청라운드 오니. Тэгээд байж байгаа бид нар Америк руу нөгөө гэр бүлээрээ ингээд нүүж очсон юм байна. 미국에 가니까 미국 전체가 예수님 믿는 나라더라고요. Тэгээд би Америкт очсон чинь Америкт болохоор тэр буддын сүм өдр байхгүй харин Америкт их хүмүүс бүгдээрээ Есүст итгэдэг, Есүсийн сүмд явдаг байсан. 그런데 저는 불교를 믿었기 때문에 부처를 믿었기 때문에 예수를 안 믿으려고 엄청 노력을 했는데 Тэгээд би болохоор анх би ч нөгөө буддын шашинтай учраас би Есүсийн сүмд явахгүй гэж би тэгдэг байсан. 미국은 예수 믿기 참 좋은 그런 환경이 있어서 우연히 교회를 한번 갔습니다. Тэгээд би одоо санамсаргүй байдлаар Есүсийн сүмд бидний сайхан гэртээ энэ сайхан өргөө гэртээ бидний одоо сайхан зочилж угтаж авсан шиг те бид нар ч гэсэн таа бүхэндээ тэр сайн мэдээ буюу одоо эзэн Есүст итгээрэй гэдэг те аврагдаж бас өрөвдөрөө гэж эзэн Есүст итгэх түн тэгвэл чи болон чиний гэрүүлийнх аврагдах гэсэн тэр бас үг байт юм аа. 이거를 그냥 받아들이고 함께 기도한다면은 그 은혜가 여러분에게도 주어질 수가 있습니다. Та бүхэн ч гэсэн тэр одоо Есүст итгэж түүний аврал ба ивэлийг аваасаа гэж хэлж байна. 그게 받으시게 되십니다. 어떻게 예수님 믿고 어떻게 변하셨어요? 그거 간증해 주세요. 왜 예수 믿었어요? 뭐가 변했어요? 어릴 때부터 예수를 믿었지만 자, 미 마가사 읽을 때 예수 믿고 зүрх сэтгэлдээ Есүс итгэж үзхийг хүсэж байгаа хүмүүс дагаа дотроо миний хийсэн үгийг дотроо танад залбираад үзээрэй. 하나님은 모든 것을 아시기에 마음으로 하는 들을 다 들으시리라 믿습니다. 아멘. Тэр бүхэн амьд учраас танад зүрх сэтгэл дотроо өөрийнхөө оюун бодол дотроо залбираад үзэхэд бүхэн таны оюун бодлыг чинь ч гэсэн сонсох юм аа. 하나님 나도 그 좋은 소식을 받아들이기 원합니다. За танад дотроо дагаа сэтгэл дотроо дагаа залбираарай те. Амьд бүхэн минь ээ би ч гэсэн таны сайн мэдээг сонсож би итгэхийг хүсэж байна. 하나님의 사랑을